Одоо бол фэшн нэвтрүүлгийн номын болон төр хүлээгээрээ фэшн нэвтрүүлгийн номын болон хүрхээс өмнө танд нэгэн шинэ мэдээлэл хүргэе. Энэ юу вэ гэхээр Umbrella Fashion сэтгүүлийн шинэ дугаар удахгүй худалдаанд гарна. Бид 8 сараас эхлэн дугаар бүрээ тогтмол үзэгч та бүхэнд хүргэж эхлэх болно. Umbrella Fashion сэтгүүл мэдээж номын бүх дэлгүүрүүдээр худалдаалагдах болно. Ингээд та бүхэндээ одоо Мир номын дэлгүүртэй хамтран хүргэдэг номын болонгаа танилцуулъя. Эрхэм үзэгчдээ фэшн нэвтрүүлгийн номын болон танд хүрэхэд бэлэн болсон байна. Бид ерөн загварынхаа нэвтрүүлгээр сэтгүүлийн шинэ дугааруудыг танилцуулдаг байсан бол энэ удаа манай Мир номын дэлгүүрийнхэн маань загварын нэвтрүүлгээр дамжуулан шинэ номнууд төдийгүй борлуулалттай номнуудыг танилцуулах хүсэлт гаргасан байгаа. Энэ үндсэн дээр та бүхэнд өнөөдөр нэлээд сонирхолтой номнуудыг танилцуулахаар бэлтлээ. Энэ жил хүннү гүрэн үүсч байгуулагдсны 2220 жилээ тохиож байгаа. Үүнтэй холбоотой хүннү судлаачид Монгол улсыг маш ихээр зорих одоо юм тооцоо гарсан байлээ. За үүнтэй холбогдуулан би Чингис хааны түүхэн роман хэмээх номыг танд санал болгож байна. Энэхүү номыг хятад зохиолч бичсэн байгаа. Харин орчуулагчаар нь Болдбаатар ажилласан. Тэгэхээр хятад зохиолчийн зүгээс бичсэн, судалж бичсэн түүхэн романыг монголчууд маань бас уншаад үзэхэд нэлээд сонирхолтой байх болоо гэж бодож байна. Дараагийн номны тухайд парапсихологийн унших бичиг байгаа. За энэ ном 2005 онд 3 цувралаар хэвлэгдэжсэн. За нууц ертөнцийн тэмдэглэлүүд, Нострадамтай ханьсан түүх, үл танихгүй хэл гатлахгүй гэдэг 3 одоо нэртэй тусдаа цуврал гарч ирсэн. Харин энэ бол нэгтгэсэн одоо ийм ном байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр сонирхдаг, судалдаг их олон хүмүүс байдаг учраас энэ номыг бид танд санал болгож байна. Өнөөдөр амралтын өдөр учраас их олон хүмүүс цэнхэр дэлгэцээрээ манай нэвтрүүлгийг үзэж байгаа гэдэгт найдаж байна. За залуучуудтай зориулаад удахгүй гэрлэх гэж байгаа, үерхэж байгаа, гэрлэхээр төлөвлөж байгаа, магадгүй гэрлээд удаагүй байгаа хосуудаа гэрлэлтийн талаар мэдүүл зохих 101 зүйл гэдэг энэ номыг санал болгож байна. Энэ номонд үнэхээр л одоо гэрлэлтний дараах гардаг хоорондын харилцаа, асуудлыг хэрхэн шийдэх үү, бэрхшээлийг хэрхэн даван туулах уу гэдэг бодит одоо жишээн дээр үндэслэн бичсэн байдаг учраас үнэхээр танд хэрэгтэй гэдгийг би амлмаар байна. Ингээд гэрлэлтийн талаар мэдүүл зохих 101 зүйлээ уншиж судлаарай. Манай нэвтрүүлэг 4 сард энэхүү номыг танилцуулж байсан. Тэгээд 4 сараас хойш үнэхээр борлуулалт сайтай байгаа учраас та бүхэнд бас эргэн сануулъя гэж бодож байна. Та санснасаа илүү их чадварлаг шүү. Мэдээж өөрийгөө дутуу үнэлдэг их олон хүмүүс байдаг. Та өөрийгөө битгий дутуу үнэлээрэ, та өөртөө итгэлтэй байснаар их олон зүйлийг хийж бүтээн. Энэ ном тэр зүйлийг танд уриалгах болно. Өнөөдөр миний хувьд энэ ном надад их таалагдлаа. Их соён гэгэрүүлэгч Жамсрангийн Цэвэн гуайн тухай бичсэн энэ ном мэндэлсэн байна. Тэгэхээр бурайд үндэстэн Цэвэн гуай бол өөрийнхөө үзэл бодолд үнэнч тууштай хүн байсан талаар энэ номонд одоо өгүүлсэн байгаа. Та бүхэн сонирхоод үзээрэй. Амжилтанд хүрэхийг тэмүүлдэггүй хүн гэж байхгүй лээ. Бүгд л өөр өөрсдийнхөө салбарт, өөр өөрсдийнхөө хувьд амжилтанд хүрч манлайлагч байхыг хүсдэг. Хэрэг та усыг нуухыг хүсвэл худгаа малтах хэрэгтэй. Энэ талаар Харви Маккей энэ номонд өгүүлсэн байгаа. Танд амжилт хүсье. Та өөртөө итгэлтэй байж чаддаг уу? Та өөрийнхөө амьдралыг үнэхээр аз жаргалтай байна гэж боддог уу? Таны хайртай хань ижил танд үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байна уу? Өдөр бүр бидэнд маш олон асуултууд тавигддаг. Гэхдээ бидэнд тэр бүр хариулахад хэцүү байдаг. Тэгвэл энэ ном хариулахад танд туслана, яг танд зориулагдсан. Өөрийн дотоод руу аялах уу? Эрхэм үзэгчдээ фэшн нэвтрүүлэг маань номын булангаа танд хүрэхлээ. Маргааш даваа гараг таны шинэ 7 өдрийн ажил үйлсэд амжилт хүсье. Ажлынхаа ундны цагаар болон ажлаа тараад Мир номын дэлгүүр дээр хүрэлцээрээрэй. Учир нь Метромол их дэлгүүр үдшийн 9 цаг хүртэл ажилладаг байгаа. Тэгээ та бүхнийг номын ертөнцөөр аялна гэдэгт найдаж байна. Нэвтрүүлэг үргэлжилж байна. Umbrella Fashion